За бүгдээрээ сайн уу? Шинэ оны минь төргий. За манай баг охин маань мөсөн дээр гулгаж сурсан талаарх бичлэг. За нөгөө чи санд байраа явуулаад ирлээ. Оппала. Басара миний охин. Аманда басара Одоо энэ цэцэрлэгийн ахлах анги буюу 5-аас дээш насны хүүхдүүдийг ингээд мөсөн дээр гулгаж сурах, анхан шатны мэдлэг олгох тийм хичээл ордын байна 3 удаагийн хичээл. За тэгээд тэрэн дээр нь болохоор нь эцэг их нь хамтдаа тэр гулгах газар нь хамт очиж болдгийм байна. Эсвэл хүүхдүүдээ зөвхөн багш нарт нь даатгаад ингээ явуулсан ч болдгийм байна. Тэгээд цэцэрлэгийнх нь багш нар хоёр багш хүүхдүүдээ ингээ мэдээж хэдэн хүүхд явж байгаагаас шалтгаалаад тэгээд 2 юм уу 3 багш ингээ дагалдуулаад аваа явдаг юм байна. Тэгээ эцэг эхчүүд бас ингээд хамтдаа ингээ явхаар мэдээж бас ингээ хүүхдүүдийг хувц сунраа сольж өмсөх юу яах махт ингээд туслаад явхаар багш нар их дуртай байд юм байлээ. За тэгээд очингууд нь мэдээж ингээд нөгөө яг одоо гулгах талаар хичээл ордог яг тийм мэрэгсэн багш нар ингээ хүлээж аваад тэгээ хүүхдүүдэд маань 3 удаагийн хичээл ордог юм байна. За тэгээд эхний өдөр нь болохоор хөөхөн ингээд эхний өдөр нэр аавтайгаа явсан. Тэгээ сүүлийн 2 өдөр нь болохоор би дагуулж явсан. Тэгээд аавтайгаа явсан өдрийнх нь бичлэг нь одоо яг энэ ингээ би оруулаа явчих болохоор илүү тайлбарлаад явах. За тэгээд ер нь бол хүүхдийг хамгийн эхлээд нь ингээд одоо тишүүрийн юугийн конкигийн өмсгчөөд тэгээ ингээд нэг юм сандал мандал одоо юу гэдэг ингээд би өөрт нь юм одоо тулгуур болох юм ингээд бариулаад ингээд хөөрхөн гулгуулад тэгээд юу яадаг юм байна. Анхан шатны мэдлэг олгох юм байна. Би одоо айгүй олон сар ерөөсөө ингээд бичлэг хийгээгүй ингээд бас жоохон ингээд хойш нь тавиад суугаадсэн чи ерөөсөө ам хил эвлэхээ болчих. Буруу зүрх яриад амар олон удаал ингээд эхлүүлэх гээл чадахгүй бүр ингээд суулаа. Тэгээ яг та нар минь ойлгоорой. Тэгээд нөгөө ийм том савтай ийм бөмбөлгнүүд авчираад талбай дээр цацаад хүүхдүүдээр ингээд нэг нэгээр нь түлэгж байгаа байхгүй. Тэгээд тэр чинь өнгөрөө дийш тийшээ явчихж байгаа болохоор нөгөөдүүд чинь хүүхдүүд араас нь яваал түүгээл ингээд дадлаг хийгээд савнуудаа дүүргээл тавьжингууд нөгөө багш нар нь очиод албаар өшгөлөөд ч юм уу цохоод ч юм уу унгаагаад дахиад нөгөө бөмбөгнүүдээ хүүхдүүдээрээ түлгээл эсвэл хүүхдүүдээ араас нь хөөж гүйлдээл их зугаатай хөөрхөн хүүхдүүдийг нэг өдөр баясгачихж байгаа байхгүй хэдэн цаг. Тэгээд дунд нь нэг удаагийн завсарлагаатай. За тэгээ хичээл дуусангууд хүүхдүүд гадаанаа юугаа дуусангуудаа хичээлээ дуусангуудаа гадаанаа гараад гой нартай ч өдөр байсан. Тэгээд ингээд гэрээсээ бэлдэж авчирсан хоолнуудаа идээл. Тэгээ хүүхдүүд чинь бас зүгээр байхгүй. Чи ийм идэж байгаа юм уу? Чи гэрээсээ ийм авчирсан юм уу гэж бие биенийхээ хоол моолыг сонжаал. Тэгэл идээл нэг том өөрсдөө нэг том хүмүүс болцсон л гэж бодож байгаа юм шиг. Дадгар юмнууд хоолундаа идээд сууж байгаа. Нэг хөөрхөн харагдаа. Тэгээд яг нөгөө Германд хамаагүй ингээд бага насны хүүхдүүдийн ер нь ч том хүний ч бай ингээд зургийг зөвшөөрлгүйгээр ингээд авах ч юм уу эсвэл олон нийтийн юун дээр сүлжээнд тавихыг хоригддаг байхгүй юу. Тэгээ хэрвээ юу яах юм бол одоо ингээд тавьсан тэр нөгөө хүн зөвшөөрөөгүй байхад нь зураг мургийн тавьсан байх юм бол заавал хуулийн хариуцлага хүлээдэг. Тэгээд би бас хамаагүй янз бүрийн зургнууд бас оруулахгүй дандаа хүүхдүүдийн нурууны талаас нь ч юм уу нүүр царайг нь гаргаагүй тийм зургнууд оруулаа явж байгаа. Тэгээд за тэгээ бид нарыг ингээд хичээлээ дуусаа яг гараа явж байхад яг 2 багийн баруун Германаас ирсэн хоккейн нэг багтай манай хотын хоккейн баг ингээд нөхөрсөг тоглолт хийж байхдаа бид нар яг том зааланд тийм тоглолт болчихсон. Тэгээд тэрнийг халт үзээд сонирхоод зогсож ирсэн. Тэгээ би чинь бас далимдуулаад нэг жоохон бичлэг хийгээ үзсэн чинь манай хүүхд гинтгэл уйлаа явцсан. Яасан бэ гэдгсэн чинь уул нь тэр том заал нь амар юм хамгаалтай торон хаалттай ингээд нөгөө тэр шар гэх юм уу тэр нөгөө нэг юу яадаг юм хүн амьтаа онуулахааргүй ийм том хамгаалттай байгаа байхгүй юу.
Тэгсэн чинь тэрнийх нь аль завсраар нь чинь гарч ирээ миний охины толгой дээр нь онцч. Тэгээ нөгөөт чи уйлаад. Тэгээ нөгөө хүүхдэд тавшруулад байжсэн чинь юу яд юм бэ? Манай монголчууд чиг одоо ийм нөгөө нэг том тэмцэн дээр одоо нэг алдартай тамирчны нэг хувц сунрыг авах гээд ч юм уу бөмбөгийг авах гээд ч юм уу өрсөлддөг штэ нөгөө фэнүүд нь тэрэн шиг тэр шаргийг нөгөө хоёр багш нь бэлгшээгээл авчижээ өөрсдөө тэгэхээр бас монгол хүнтэй адилхан л нэг бас тийм юм байд юм шиг л штэ. Тэгээд хичээл дуусаад яг гарахын өмнө болохоор нөгөө юу яд юм бэ? Тэр гулгуулдаг газраас нь одоо энэ хүүхэд анхан шатны мэдлэг эзэмшсэн гэсэн нэг гэрчлэгээ өгөөд хүүхдийг урамшуулад тийм гэрчлэгээ өгөөд тэгээд дээрэс нь одоо цаашдаа ингээд гүнзгийрүүлж суралцахыг хүсчээвэл одоо өөрөө бүртгүүлээд явах боломжтой байт юм байлээ. Тэгээд яг энэ жил болохоор бит хоёр бол юу яасангүй хоёр хүүхдээ явуулсангүй зүгээр дараа жилээс хоёулаа сургуульд орчих юм чи хоёулангийн хамтд нь тийм курст явуулаад бас юу ачи гэж бодож байгаа. Сул үгийг ашиглаад байна. Уучлаарай. Дараад нь сайжирнаа. За өнөөдрийн бичлэгээ ингээд энэ хүрээд өндөрлөө. Тэгээд дараагийнхаа бичлэг хүртэл түр баяртай. Тэгээ ерөнхийдөө ингээд бичлэг хийх гэж яаж их факталдаг талаараа бас ингээд хошин маягаар ч юм уу энэ ард нь оруулчих. Тэгээд за дараагийн бичлэг хүртэл баяртай. Хөв 2022 онд илгээрээ инх амгалан төрлөөрөө төвшин амгалан байхын үлзийтэй сайхан ёроолыг өөдөөд нь өргөн дэвшүүлье. За шинэ блогонда тавтай морил. За бүгдээрэнд нь 2020. За шинэ оны мэнд хүргье. За өнөөдөр юуч бүр хил ам нэвлэхэд. За бүгдээрэнд нь 2022 оны мэнд хүргье. Өнөөдрийнхөө бичлэгийг тоглон сууж үзээрэй.